Манай улсад 14,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 9% нь буюу 1200 сонсголын бэрхшээлтэй. Сонсгол хэлээр айны бэрхшээлтэй хүүхдийг нийгэм хөнгөн бэрхшээлтэй гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байгаагаа асран хамгаалагчид нь хэлж байна. Сонсох ярих чадваргүй тэднийг нийгмээс тусгаарлахад хүргэдэг тул тэдгээр хүүхдүүдэд зориулсан эрт оролцооны хөгжлийн төвийг бий болгох шаардлагатай байна. Эргэн алтан цолын хүү 9 сартайд харуулт өгснөөс шалтгаалж сонсголоо бүрэн алдаж байжээ. За одоо хүн 29-р сургуулийн 7-р ангид суралцдаг ч хангалттай уншиж үжиж чадахгүй. За эмээс эдгээр хүүхдүүдийг боловсрал эзэмших нийгмийн харилцаанд оролцоотой байлгахын тулд гэр бүлийн нэг гишүүн нь ажил амьдралаа бүрэн зориулах шаардлагатай ордог. Харилцааны энд хүнд бэрхшээлийг нийгэм хөнгөн гэж хүлээж авдаг нь асуудлыг хүндрүүлгээ гэдгийг эцэгхийн төлөөлөл хэлж байна. Хүмүүст хандаж хэлэхэд нэг 30 минут нийгмийн харилцаанд нэг хоёр чихээ бөглөөд амаа скотчтод нэг харилцаад үзээрэй ямар байх вэ те чив чимээгүй ав аниргүй орчинд байдаг хгүй тэдгэр хүүхдүүд маань хараан дээр суурлаад ингээд сурах боломжийг бас хангаад өгмөр байгаад байгаа юм. Нийгмийн харилцаанд маш хүнд штэ. За ганцаараа яваад нэг автобусны суучих гэхээр нөгөө хүчийг сонсохгүй учраас хэлэхгүй ярихгүй штэ. Тийм болохоор нэг хүнээс би одоо 29 дугаар сургуульд очих гэсэн юм а би энэ сургуульдаа ингээд яаж явах вэ гэвэл тэр хүн чинь ойлгохгүй. Бичгээр ойлгоно. За бичиг гэдэг учраас нөгөө манай өвчин бичихний чадвар айгүй маш муу байгаа. Тийм болохоор ер нь бол айгүй хүнддэл ороод байна л да. Төр нь хүүхдүүдэд ялгаж харьцсан. Яг тэгвэл хамгийн гол нь энэ хүүхдүүд чинь хүнд хэлбэрт байхгүй. Ингээ хүлээ авахар сонсож штэ. Ингээ хүүхчиг зүгээр ингээ сонсохгүй. Ингээ бүхэл өдөржингөө тэр аппаратаар сонсохоор манай хүүхд амар ядардаг. Заримдаа ингээ чихвчээ авчдаг байхгүй. Тэрийг мэдхгүй болоод өнгөн гэж хэлсэнд нь айгүй ер нь хүнд туссан. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний конвенц дээр хөгжлийн бэрхшээлийг хүнд хөнгөн байдлаар ялах нь буруу гэдгийг тэмдэглэсэн байдаг. За бэрхшээл бүрийг дагаад асуудал нь өөр байдаг тул саажилттай хүүхдийг хүнд, за сонсголын бэрхшээлийг хөнгөн гэж заглах нь өрөөсгөл болохыг мэргэжлэг хэлж байна. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бол одоо юу гэдэг манай улсын одоо яг энэ сонсголын бэрхшээлтэй хүүхдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр за дээр нь хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчмэг тутмаг шалтаагаас үүдэлтэй энэ хүүхдүүд бол одоо хожуу үедээ бол маш их юм сэтгэл зүйн асуудал, зан төлөвийн асуудал, за нийгэмд одоо байр сууриа эзлэх ийм асуудал бол маш хүнд тулгардаг. Хөгжлийн бэрхшээлтэй бичгийн болон харилцааны бэрхшээлт их ордог юм болохоор багаас нь маш хөгжүүлэх хэрэгтэй. Дохооны хэлээр ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ дохооны хэл эзэмшүүлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв энэ жилийн тухайд 220 орчим сонсголын бэрхшээлтэй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Манай улсын хувьд албан ёсны сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 29-р сургууль за түүнээс гадна 186-р цэцэрлэг тодорхой хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд хамруулдаг. За харин өөрөөр яг тухайлсан сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт үеийн дэмжлэг үзүүлэх газар байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүсэж байсан юм а.